Энэ 7 хоногоос сурагчдын бие даалтын 7 хоног улирлын амралт эхэлж байгаатай холбоотойгоор улсын хүүхэлдэйн театр хүүхэд багшуудтай урын сангаас хэд хэдэн бүтээл төлөвлөж байгаа тул орой өдрүүдэд театрын орчинд төлөвлөгөө ихтэй байна. Хүүхдийг багаас нь урлаг соёлоор хөгжүүлэн хүмүүжүүлэх нь сүүлийн үед улам газар авч буй үе тэнгээгний дээрлэгэл, цахим донтол зэрэг нийгмийн олон сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зөв төлөвшил олгоход чухал ач холбогдолтой гэж сэтгэл зүйчид хэлдэг байна. 1990-ад оноос хойш хүүхдийн гих үзэр үйлчилгээний төв ордон зэрэг нь өөр зориулалтаар ашиглагддаг болсон. Мөн хүүхдэд зориулсан сургалтууд өндөр төлбөртэй болсон тул хүүхэд бүр чөлөөцөөгөө тэр бүр үр ашигтайгаар өнгөрүүлж чадахгүй байна. 2026 онд ерөнхий боловсролын 900 сургуульд 800 мянга орчим сурагч суралцж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын 7 хоног ихсэнтэй холбогдуулан сурагчдад урлагийн боловсрол олгох зорилгоор улсын хүүхэлдэйн театр өдөр бүр 5 удаа хүүхэд багчуудын нас онцлог тохирсон жүжиг тоглож байна. Хүүхдүүдэд жүжиг үзснээр хүмүүжил төлөвшил олж альва буруу зүйлийг зөөлөн ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрддэг тул тэдний сэтгэл зүй мэдрэмжид эерэг нөлөө үзүүлдэг болохыг хүүхэлдэйн театрын жүжигчин онцолж байна. Монгол улсын хүүхэлдэйн театрын одоо сурагчдын бие даалтын 7 хоногт зориулаад насны ангилалд онцлогт зориулсан жүжигүүдийг бол тоглож байна. За тэр дундаа бол одоо миний хөөрхөн шүдний аялал, морин хуур хүүхэлдэйн драм, Одиссей пластик драмын жүжигүүдээ бол тоглож байна. Дандаа хөвчлэн ер нь манай шинэ уран бүтээлүүд байгаа. Хүүхдүүд багасаа жүжиг театрт иж тайзан дээр жүжиг үзснээрээ маш их төлөвшлийг, боловсролыг, хүмүүжлийг олж авч идэг. Маш их түүхийг суралцж идэг, мэдж идэг. Тэрнээс гадна хамгийн наадсах нь л гэхэд одоо юу гэдэг театрт орж гарахаасаа эсвэл соёлтой танилцаад бусадтайгаа харилцаанд ороод ингээд нийгэмшээд явж идэг. Айгуу чухал зүйл гэж бол одоо уран бүтээлчд бидний зүгээс л үздэг. Хүүхдүүд ерөнхийдөө бол 100% манай анги бол 100% орсон. Хүүхд олгоо оролцож байна. Тэгээ 50% хөнгөлөлттэй гээд цаанаасаа сургуулиас тийм үйл ажиллагаа зохион байгуулад оролцож байгаад маш их баяртай байна. Хүүхдүүдэд бас соён гэгэрүүлэх талаас нь маш их анхаарч байна. 1-ээс 12 дугаар анги бүгд хамрагдж байгаа. Тэгээ насны онцлогтой тохирсон тийм жүжиг одоо юунуудыг үзүүлж байгаад маш их баяртай байна. Урлагийн боловсрол авснараа ер нь бол нийгэмд эзлэх байр суурь хүртэл өөрчлөгдөн. Заавал дан хичээл ном гээд байхгүйгээр одоо орчин үед ер нь бол урлаг, спорт талаар илүү хөгжсөн хүүхэд бол илүү цаашаа явах боломжтой болчиход байгаа учраас энэ бол ер нь бол зөв гэж бодож байна. Улсдаа тоотой хэдхэн үзүүрийн газрын нэг болох улсын хүүхэлдэйн театр сурагчдын амралтын эдгээр өдрүүдэд бяцхан үзэгчдэд зориулан өдөрт 3-5 жүжиг тоглож байна. Бяцхан үзэгчдийн хувьд нэг удаа үзүүр үзээд зогсохгүй дахин үзэх хүсэлтэй байгаагаа гэж байсан юм аа. Жүжиг үзэн. Ангиар үзэж байгаа. Өмнө нэр хүүхэлдэйн жүжиг үзчихсэн үү? Үзчихсэн. Аюун гой жүжиг үзүүлдэг. Сурдэж маш их гоё сурдаг. Юу сурдаг вэ? Эртээ нэг юу ангиараа үтгэхэд нэг аюун гоё сургамж өгсөн. Утас үзэж болохгүйгээд утас үтэх юм бол тэгэл нүдгүү л болно гээд сургамжтай гоё үзүүлбэр үзүүлсэн. Яг кино шиг гадарч морин хуурны тухай Монгол ардын үлгэрний тухай. Өмнө чи ингэж жүжиг үзчихэв үү? Тэр гоё юм бэ? Гоё. Жүжиг үзэж байгаагүй. Гоё. Ямар жүжиг үзсэн? Морин хуур. Сурагчдын бие даалтын 7 хоног ихснээр сурагчид сургуулиас гадуур өөр зүйлд суралцж өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан үзүүрээ танин мэдхэн үйл ажиллагаа ховор учраас хүүхдүүд ихэнхдээ гэртээ утас тоглоомоор цаг өнгөрөөх нь илбэгэ. Тэгвэл хүүхдүүд хүүхэлдэйн театрт хүүхэлдэйн жүжиг үзснээр шинэхэн сонирхолтой мэдрэмж авч өмнө нь үзэж байгаагүй зүйлтэй танилцсан учраас дахин үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а.